Монгол Улсын ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдаанаар эрчим хүчний болон сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой хувийн хвшлийнхнээс ирүүлсэн санал дэлхийн эдийн засгт үүсэж байгаа нөхцөл байдлын эсрэг авах арга хэмжээний талаарх танилцуулга зэргийг сонсож хэлэлцүүлэг өрнүүллээ. Дэлхийн тодорхой бус байдлын индекст түүхэн хугацааны 2 дахь өндөр түвшинд хүрсэн. 2020 онд цар тахлын улмаас уг үзүүлэлт 56 хүрч байсан бол Америк нэгдсэн улсын сонгуул болон геополитикийн эрсдлүүдийн улмаас 53 болжээ. Манай улсын хувьд экспортын орлого өмнө оны мөн үеэс 1 тэрбум Америк доллараар бага, нүүрсний үнэ 38% буурсан ч нүүрсний экспортын биет хэмжээ өмнөх оны түвшинд байна. Зэсийн бажимлын үнэ өмнөх оноос 19%, экспортын биет хэмжээ 26%-аар өндөр байна. Гадаад валютын нөөцөө 5 тэрбум Америк доллар байгаамаа. Ерөнхий сайд цаашид эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн хуралдаанд хувийн хвшлийнхний хэрэгжүүлэх нийгэм эдийн засгийн хөгжилд өрөөгөөж өгөх томоохон төслийн талаарх мэдээллийг сонсож, засгийн газраас зохих дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллах механизмыг бүрдүүлнэ гэдгийг хэллээ.